Яварамид. За 100-ны сайхан дэлгэр цаг ирлээ. За 100 ирэхээр бид нар гэр бүлтэйгээ найз нөхдөдөө сайхан аялд гардаг. За би бол та бүхэндээ байнга л хэлдэг. Монгол бол кемпингийн парадайз гэж. Монгол шиг юм гоё газар хаач байхгүй. Өнөөдөр би та бүхэндээ энэ сайхан хоёр кемприйг танилцуулахаар богдууланда ирлээ. Хаан сэрж байгаа юм уу? Аудигаас ирж байгаа нөхөн. Таад ауди оруулж ирдэг юм уу? Гөө. Нэрнийх нь учир их өөр юм байж байгаа. За Audi гэдэг энэ компани. За энэ ч бас нэлээд олон жил болж байгаа компани байна. Тэгээд манайхан бүгдээрээ мэдэнтэй Sinotrack гэдэг хятадын том компани байдаг. Тэрний албан ёсны одоо дистрибьютор ийм компани байна. Тэгээд дүүнер маань мэдээж Sinotrack-ийн олон тракийг Монголын зах зээл дээр оруулж ирж байгаад сүүлийн хэдэн жил ер нь одоо ингээ яг мэдээж аялал жуулчлал бүүн болж байгаа энэ үед дүүнер маань өөрсдөө ингээд за ер нь одоо Монголын зах зээл дээр өөрснийхөө энэ гоё трак дээр бас ингээд кемпер хийгээд Монголын зах зээл дээр нийлүүлье гэсэн энэ санаа орж ирээд тэгээд 2 3 жил ингээд орж ирж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр гачин гоё 2 трак одоо авчирсныгаа ганхуу ахаар танилцуулах гээд богдууланда намайг дуудлаа. Яалч уу гачин гоё хийсэн байна. Тэгээ яагаад ингэсэн гэсэн дүүнер маань 2 жил яг энэгээр ингээд хөөсөлтөөд өвлийн нөхцөлд Монголд одоо аль нь тохирж гэн юу юун дээр нь апдейт хийхээр байна, юугийн сайжруулахаар байна гэдэг. Энд чинь айгүй тийм хэцүү ажил та. Тэр болгон дээр маш сайн ажиллаад өнөөдөр яг энэ гоё хоёр бүтээлийг л аваад иржтэй. Маан гэд бичсэн байгаа. За би андуураагүй бол одоо Германы алдартай маан үйлдвэрчин Sinotrack-тай хамтарсан байдаг. Sinotrack-ийн бараг 25%-ийг эзэмшдэг билүү. Тэг санагдаад байна. Тэгээ мааны бүх юм Sinotrack дээр яг таардаг. Одоо манайхан Howo гэдэг бас хилээ сурцгаасан те. Тэрүүгээр нь бас сайн мэдэх байх гэж бодож байна. За энэ бол одоо том урдаа орно. Тэр дундаа бүр ингээд мангастаа орно гэж бол хэлж болно. Найз нөхдөдөө явхад ямар гоё тохиромжтой юм бэ гэдэг нь шууд нүдэнд туссан. Ягаад тэгэхээр кабин нь угсраа 2 суудалтай, арын суудалтай 4-4 хүн сууж болно. Урдаа жолооч хажуудлаа ингээд нийт 6 хүн жишээ сууж болно. Тэгсэн хэрнээ өшөө ард нь одоо кемперт нь 2 хүн суугаад явахаар байгаад байгаа байхгүй тийм. Дараа нь оруулж үзье. TX 430 гэдэг ер нь энэ тоонооч ингээд шууд нөгөө морины хүчийг заачдаг шүү дээ. Нэг осондоо TX 430 морины хүчтэй гэж хэлж болно. За хороопны хувьд болохоор Германы алдартай ZX гэдэг 16 шаталтай хороо тоногдсон байгаа. За кабинд нь сууж үзье. Абла. Оршоохот бол энэ амархоо. Вау. За мэдээж гоё суудлууд бүрчтэй. Ороо суухад ярддаг тийм гоё амар гоё хөөрхөн жижигхэн одоо энгийн машинд ороо сууж байгаа юм шиг наар бүр алкантарын илэг мэлгээр хүртэл тоногдсон байгаа хөөхгүй тийм. Тийм лакшери машинд ороод ирсэн юм шиг гоё тийм мэдрэмжтэй. За тэгээд яг ер нь бол ингээд хол замд явхад бол цөлийн үед л автомат хороо гэдэг болохоос бидний үед бол энэ механик хорооп нь хамаагүй гоё байдаг шүү. Ер нь бол ялангуяа хол замд явхад за нарийн чирийн юм яриад явах одоо нөгөө ардл сууж байгаа түрүү хэлсэнтэй хүнтэйгээ ингээд шууд ингээд видео кол хийгээд энүүгээр ингээд харьцаад явчих юм байна. За ингээд энэ ч гоё ширээтэй ардталтаа 4-4 хүн сууж чинь энэ чинь ингээд бүр доошоогоо буугаад тэр ор болчихно гэдэг байгаа байхгүй тий. Тэгсэн удаа кемпертэй ч унтчих юм байна, кабинтаа ч унтчих юм байна. Тэгтээ хэдүүлээ сүүлд нэг явж үзнэ. Энэ айгуугаа явдалтай байгаа бодвол. За тэгээ хэдүүлээ мэдээж машина нэг сайхан тойроо танилцуулчих. За тэгээд мэдээж яг аялын машиныг уламж хэлсороо бүтэн нэг тойрох хэвээр. За гачин гоё том бампер хийж өгсөн байна. Энэ бол маш чухал. За тэгэл юу лөө лээд гэрэл те. Та хүн харж байгаа дээрээ хийсэн байна, доороо хийсэн байна, голдоо гоё тууцэн лээд гэрэл хийсэн байна. Тэгээд дүүнэр ахын гоё маан гэд бичсэн байх шүү. Энд чинь хамтарсан үйлдвэрм чинь тэгээд гоё бичсэн байна. За либетог. За орон нутагт хөдөө гадаа явах ч бол одоо либетог хамгийн чухал 9 тонны тороос нь либетог урдаач байгаа, ардаач байгаа. Мэдээж бүгдээрээ мэдрэгчтэй. За амортизатор чухал. Манайхан газа амортизатор гэдэг юм а тий. Одоо газа амортизаторыг бол одоо ингээд тавьж өгсөн байна. 14 хөлөө энэ хэдий хөлөө хөдөө бол ямар ч асуудал байхгүй. За энэ кабин ч өөрөө амортизатортай байдаг шүү дээ. Энэ бас нэг кабины амортизатор тавьж өгсөн байна. За надад хамгийн түрүүнд нэг таалагдсан юм кондишнер ингээд нөө дээр хийгээд өгсөн байгаа байхгүй тий. Ихэнх тохиолдолд дандаа доор байдаг. Тэгээ эн чинь юуг харуулж байгаа нэхэр дүүнер нэг олон жил ингээд энийг судлаад яваад Монголынхаа нөхцөлд шалгаад ирсэн учраас доор байхаар жоохон тохиромжгүй эвдрэлтэй байгаа учраас дээр байрлуулсан маа гэдэг нь энэ надад маш таалагдчихлаа. За банкны хувьд бол супер. Энд чинь яг дизель машин шүү дээ. Дизель. Энд чинь 400-ийнхтай нөгөө талд энд чинь 2 машин байгуулах амар юм байна шүү дээ. Энэ 600-ийнхтай. За ингээд нийтдээ 1 тонн гэсэн үг. 1 тонны ингээд банктай. За тэгэл надад энэ шат айгуу таалагдсан шүү. Энэ айгуу чухал байдаг шүү. Нөгөө ямар шаттай байх нь айгүй чухал байгаад байт. Ингээд айгүй амар ингээд янзын гоё те бүх бат те энэ ч нэг орж гарахад айгүй хүндрэлгүй те. За тэгээд хаалга бол ойлгомжтой.
Энэ хаалга их гоё ухаалаг. Фэйсэж таниулчин эсвэл гарын хээгэрч гэсэн пак гэд хаалга онгоолчин. Яг минийх танихгүй учраас би онгоолгоцсон байгаа шүү. За ингээ хэдүүлээ дараа нь гоё тотгошоогоо орж танилцсан. Энэ айгуу смарт санагчлаа. Тэгэл тойрол лээд. За энэ мэдээж сарвч те. Сарвч бол автоматаар өөрөө дээшээгээ буун хураагдана. Бүх юм автомат байж байгаа. Цуваа 2 дугуйтай. Чулаактай мэдээж. Чулаак нь маань. Тэ одоо ер нь бол маны бүхэл юм тракууд таардаг л да тэ. Тэгэл storage. Тэгээ хаалаа нь гоё ингээд бүхэл бүтэн storage-уд байж байгаа. Ийм томараа саруулсан цаанаасаа авчин, наанаасаа авчин тэгэл аялд юу хэрэгтэй аялын сандлаас ахуулаад, ширээ сандлаас ахуулаад бүх юм байдаг. За зуны уйлралд бол ер нь галтхай бол дандаа гадаа байдаг шүү манайхаа. Дотор нэг хайхтар хоол хийгээд байдгүй. Тийм учраас галтхайг бол гадаа шийдэж өгсөн. Гэхдээ эднийх бусдаасаа нэг онцлогтой юм байна. Одоо яг манайх нэг газан плет гэж яриад байдаг шүү дээ. Газ биш юм байна. Энд чинь яг нэг дизель гэж шүү дээ. Тэгэхээр нэг газан плет гэж газ маа залгаадах ямар шаардлага байхгүй. Шууд дизелээсээ ингээд авчихна гэдэг бол маш давуу талтай шийдэж өгсөн байна. За энэ маш таалагдчихлаа. За энд юу вэ? Тэст янз янзын юм хэрэг болт юм дөө. Энэ холбогчуд байж гэн те. Цахилгааны холбогчуд байж гэн тэгэл. За ийшээгээ тойрохоор ингээ явчих те. Одоо ингээл гоё энд ч одоо запас дугуугаа ингээ гоё байрлуулсан байна. Цаанаа ихэ том сторэжтэй байж гэн. Хамгаалтын бампер түрүүний хэлсэлчлэн ардааш тэр урдааш гоё либоттой те. Энэ бол маш чухал. Одоо энэ ч яг нэг бас олон жилийн л одоо нэг туршлага те тэгэл туршиж үзснээр л одоо юу л дээ те нөгөө бохор ус гэж байдаг манайхан бүгдээрээ мэднэ. Бохор ус нь 350 литрийн бохор устай. Тэрийг ингээд энэ ч одоо ерөөсө дүүнэрийн хэлж байгаагаар хахаха бид нар илүү нөгөө өвөл аялахад хамгийн тохиромжтойгоор шийдсэн юм а. Одоо манай монголчууд мэдээ 100 сайхан аялдаг нь үнэн. Гэхдээ одоо сүүлийн үед залуучууд гэрүүл найз нөхөд дандаа өвөл бас ингээд байгалийнхаа үйлчлэнтэй газар очиж явахыг хүсдэг болсон. Тэгэхэд өвөл төсвөртэйгээр хийх ёстой гэд. Тэгэл одоо энэ чи бүгдийг ингээд хөлдөхгүйгээр те одоо энэ бохор усны танка ингээд гоё хамгаалцсан байж гэн. За энэ танк анзаарж байгаа бүх шугамаа ингээд улаалцсан те. Ингээд шууд бохор усаа тэрүүгээр ингээд доошоо хайчин. За энэ 600 литрийн гоё төсний банк байж гэн. Тэнд цэвэр усны цав нь хаана угаад байгаа юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Дотроо шийдсэн байгаа. Шалныхаа тэргүүр шийдсэн гэдэг байгаа хөөх тээ. Тэг яаж шийдсэнгүй гахаа хамгийн чухал чинь нөгөө хөлдөхгүй өвөд гэдгээрээ л тэгж шийдсэн гэдэг. Тэгэд 860 литрийн супер шийдсэн байгаа байхгүй. Хамгийн чухал юм кемпер шүү дээ. Энэ кемперийг бол үнэхээр смарт дүүнэр мэс гачин гоё шийдэж чадсан байна. За тэг эхнээс нь бүгдийг мэдээж танилцуулж чадахгүй бах тээ. За хамгийн чухал юм дээр контрол панел гэдэг бид ярьдаг тээ. Камер нь одоо ингээд бүр дөрвөн тал руугаа харж байна те ерөөсөн бүр дээрээсээ доороосоо хажуудлаа бүр за энэ бол одоо ингээд цахилгааны үзүүлэлтүүдийг харуулж байна. Одоо ингээд нарны панелээр 100% зэрэг авсан байж байгаа байхгүй те бүх процессыг ингээд харуулж байна те. За энэ одоо гадаах нэг сарвчаа буулган агшаан хураадаг юунууд нь байж байна. За тэгээд яг хөө те лайтинг байж байна, ардлын лайтинг байж байна, security camera байж байна, water pump шалгаж байна, аудио байж байна ерөөсөө. За бүх юм ингээд энд айгуугаа ингээд смарт шийдсэн байна. За энэ бол ойлгомжтой. За надад нэг юм таалагдсан. Энэ одоо жишээ интернетгүй хийш явна гэж байхгүй шүү дээ. Энд Starlink шийдсэн байгаа байхгүй юу? Одоо антенны гадраа байрлууллаа. Нэг газар байрлууллаа. Тэгэл интернет. Одоо хүүхдүүд чинь хийш явах чинь өсөө тэгэл интернет гэдэг шүү дээ. Энд ингээд шийдсэн байгаа. Энэ бүр нэг тийм лакшери машинд явж байгаа юм шиг судалтай байгаа байхгүй юу? Надад энэ хамгийн түрүүнд таалагдсан шүү нахаа. Тэн чинь бүстэй би түрүүнийг хэлсэнчлэн ахаад энэ дотроо ингээд явчихна гэдэг байгаа байхгүй тий. Гэхдээ энэ дотроо явахаар чи хүмүүс урдлынхаа хүмүүстэй яаж communication хийх юм гэр энэ ч нэ түрүүнийг жолоочийн урд камер байгаа энэ ч камер байгаа. Тэгээд хоорондоо ингээд микрофоноор яриад яаж хаашаа явж байна. За бид нар яг хуу унтъя гэх ингээд яваад байгаа байхгүй тий. За түрүүнийг ярьсан цэвэр усныхаа банкыг хаан шийдсэн чинь энэ шийдсэн байгаа байхгүй. Энэ зайд 860 литр цэвэр усны банк шийдсэн байна. За тэгэл энэ чинь түрүүн дүүнэрийн хэлж байгаачлан ерөөсөө өвөл ганхахаа өвөл явахад яаж даарахгүй байх вэ? Хүүсрүүдийг янзын шийдсэн. За та бүхэн анзаарж байгаа бол одоо ингээд каминаар шийдсэн байна да тий. Яндангаа шууд дээшээ ингээ гаргалттай ийдсэн. Ямар аюулгүй талаас гачин гоё камин шийдсэн байж байна. За дээрэс нь мэдээж вибасто байж байгаа. За тэгээд шалн алдаг. 3 тий. Тэгсэн мөртлөө дулаан алдаг одоо маш бага гэдэг байгаа байхгүй. Ганхахын 5 онцлоод өгөрөө манай 8 см гэнэ. Ас цуцаанаар хийсэн гэнэ. За тэгээд дээрэс нь болоогүй. Цонхтой ч дандаа нэг юм power янз янз байдаг шүү дээ машин. Энэ бол яг гэрийн цонхтой адилхан вакуум, 2 давхар вакуум цонх гэдэг аахгүй гэртээ байгаа даа юм тий. Тэгсэн мөртлөө энэ удирлага энэ нэрээ халдаг, хөрдөг, массаж бараг массаж байгаа аахгүй энэ ч өөрөөсөө бенз сууж байгаа маяг шин тий. Одоо ийм л удирдлагатай байдаг үстэй тий. Өөг сайхан унтаал тий. Өнөөрэ агаар шүгчтэй шүү тий. Одоо гаднаас гоё зэвэр агаар шүүгээд оруулаад ирэх юм шүү тий. За тэгээд одоо энд хэдэн хүн багтах вэ гэж асууж магадгүй тий. Ширээ доошлно.
ширээ доошлоод энэ area чинь тэр чигээр ор. Тэгэнгуутаа эн чинь доошоо буун. За энд ч одоо хүүхдүүд ингээл ямар ч асуудалгүй унтах нь шүү дээ. Тэгэхээр доор одоо ингээ найз нөхөд одоо баргийн чи 3 4 хүн унтахаар байгаа юм те. Энд бол одоо 2 3 хүүхд жоох хүүхдүүд ямар ч асуудалгүй унтах байгаа байхгүй те. За тэ мэдээж ард аав ээжийн гоё тусдаа мастер бедрум гэж байж байгаа те. Тийшээ ороод унтчихна. За гачин том телевиз тавьсан байгаа. Дүүнрийн хэлж байгаагаар Samsung шийдсэн 2 талтай гоё спикертэй, энчэнэ гоё бүр саб бафертай. Ягаад саб бафер хийцэн гэсэн чинь гоо ганхахаа одоо найз нөхч чинь ийшээ бол гоё караоке дуулдаг шүү дээ. Өө караоке байгаа бус караоке байгаа гэдэг. Караоке шийдсэн байгаа байхгүй. Тэгэл найз нөхдөг одоо тэгэл бид монголчууд бид чинь гоё дуулах дуртай. За тэгэд ийшлээ. За хэд хэдэн зүйл харсан. Мэдээж кофе машинагаа энд гоё байрлуулсан байна. Маш зөв. Маш том гоё синктэй, гамбанзайн дээр нэг гоё байдал чинь. За мэдээж индукцийн гоё плеттэй, агаар шүүгчтэй. За мэдээж микровел байж байгаа. Ингээ очих юм те. Бүх юмыг тэгэл одоо юу хэрэгтэй вэ гэвэл бүх л одоо галтгоонд хэрэгтэй юмнуудыг ийшингээр сайхан сториж зөндөө байж байгаа. За энд гоё юуг хийцэн байлаа. Аяг тавга хийцэн байлаа. Нара. Ингээ бүх аяг тавга энд гоё шийтсэн байж байна. Албан сэрээ доор нь байж байна. Энд гоё хондгоноо шийтсэн байлаа. Юу шийтсэн байлаа? Энийг юм шийтсэн байсан шүү. Гоё найз нөхдөйгөө орой сайхан вайн майн пим явах юм бол хондгонууд нь энд байж байна. За энэ сториж надад маш таалагдсан шүү. Энэ талаас авах уу? Яг одоо тэр бид ч хөдөө гадаа зөндөө явна. Тэгэл яг одоо ан хийдэг шүү дээ. Залуу. Би нэг хайртар ан хийгээд идвүүлдэг. Тэгээ манай залууд найзууд зөндөө ан хийдэг хүмүүс үе. Дандаа зөвшөөрсөн ан хийж байгаа шүү. Тэнгууд бууны сейф. Тэгээ одоо энэ програмчлаг байгаа л да. Ингээд шууд онгоочнд бууга энд татгалчихна. Тэнгуудаа энэ буу мэдээж кодоор онгоно. Тэгээд хурууны хийг онгоод мэдээж энэ зөвхөн аавын хурууны хил уншигдах хэрэгтэй баг тий. Ингээ онгоочно. За энэ бол маш гоё смарт шийдсэн байна. За тэгээд дахиад надад нэг маш таалагдсан юм. Нойлын асуудлыг айгүй смарт шийдсэн байгаа байхгүй. За одоо ингээд мэдээж байгаа мэдээж дундаа нэг нойлон шеэрлэн шүү дээ. Одоо дайзууд байна, хүүхдүүд байна. Тэнгууд ингээд орчихно. Нойл руу. Айгүй гоё том нойлт. Хада. Тэгээ нойл дотроо бүүдийн парт. Эсвэл одоо ингээд хаанлан гэсэн ингээл хаач утсан дандаа юм пар шалнаасаа алчин, хажуудлаасаа алчин, 3 литрийн угаалгын машинтай супер гоё шийдсэн байна. Дүүшээ ингээ шийдсэн байна. За тэгээд одоо хамгийн чухал нэг смарт юм үзүүлдэг. За одоо ингээд мэдээж мастер бедрум те. Аав ээжийн одоо мастер бедрум гэдэг би бол хүүхдүүдтэйгээ хамт унтсан шүү дээ. Айгүй гоё том өргөн байгаа хгүй. Энд бол одоо ихтэй бит хоёр бол хүүхдтэйгээ гуруулаад ямар ч асуудалгүй багт чинь. Тэгээд тэр чигээрээ storage. Тэгээд одоо хоцгооноор тэгээд бүх юм хэрэг болдог шүү дээ. Бүгдийн сайхан байрлуулчин. Тэгэн гутаа нөгөө нойл руу чинь ингэж орж байгаа байхгүй. Сэно. За энэ айгүй гоё смарт. Энэ ягаад тэгэхээр одоо энийг хаачна. Энд ч одоо privacy гэж юм байгаа даа шүү. Одоо би чинь манай ихнэр байж байгаа шүү дээ. Цаана найзууд одоо 13 даа сайхан байж байгаа чинь ингээл явах те. Шууд master bedroom-өөсөө нойл руугаа ороод тэгэн гутаа энэ манай ихнэрд ингээ гоё тойл болчихно. Ингэж шийдчихтэй. Тэгээ энэ шийдэл бол чи одоо ингээл маш наривчлалтай ингээл зурна шүү дээ. Бүгдийг сайхан наривчлалтай зураал ингэмээр гэл тэгэл захиалах хэрэгтэй өгөөл тэгэл ингэж хийж байгаа юм да. За үнэхээр гоё кемпер оруулж ижээ. Гоё ч янзлсан юм байна. Юм орхитуулаагүй байгаа. За одоо нэг л юм үлдлээ барьж үзье. Нэг нэг юм орхитуулах гэдээсээ санагдаад энийг орхитуулсан байсан шүү дээ. Энэ ч хамгийн чухал шүү дээ. За энэ заалтууд байж байгаа те. Clear water, цэвэр ус, grey water, саарл ус, black water одоо бохор ус те одоо хар ус гэдээ бид нар хэлээс утсан те. Энэ одоо цоошл машин учраас энэ хоёр 0 те. Цэвэр ус бол жоох устай байж байна. Энэ water outlet энэ нэг халуун ус гарна. Одоо би ч баг энэ л усанд орох юм байна дөө. Тэнд надад зай утгал. Энэ одоо ингээ нэг цаанкуудаа цэнгэлтэй хушнууд нэгэ байж байна. За энийг мартчихсан. За одоо өстой харин жинхэнэ барьж үзье. Цагаатайгаа барих уу? Саарлагаа барих уу? Амар choiceтай. Оо. Фактс нэг айгүй юу. Яа. Гэтэ гоё юм байна. Энэ тийм бас амар биш юм байна. Гэхдээ энэ чинь суралцчод ямар ч асуудалгүй юм байна. За тэгээд энэ гайхамшигтай гоё тэргийг сонирхож байгаа бол доогоор уцаар манай дүүнертэй холбогдоорой. За үүний хувьд бол яг би жоо зөндөө ийм олон тракуудыг танилцуулж ирсэн
Бараг 2 дахин юмдах юм биш үү? Супер гоё үнэн санал тавьж шүү. Түнээр холбогдоорой. Би жоохон яваад би жоохон суралцаад энэ их гоё юм байна.